Сэтгэлийн дархлаа нэвтрүүлэг. Хөгшин залуу хүүхэд томчууд эрэгтэй эмэгтэй ялгаагүй өдөр бүр цаг минут тутамд сэтгэл зүйн мэдрэмж асуудлуудтай тулгарч байдаг. Гагцхүү түүнийгээ мэдрэх, илэрхийлэх, цэгцлэх арга ухаан чадвар чухал юм. Сэтгэлээ удирдах дадал чадвартай болоход сэтгэлийн дархлаа нэвтрүүлэг танд туслана. Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч манай студид хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Тэгэхээр сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтраад бид бүхэн сэтгэлийн дархлаа, цоврал, ярилцлага нэвтрүүлгийг хийж байгаа. Тэгээд энэ удаагийн бас ээлж дуурын зочноор оролцож манай үзэг сонсогчдод бас одоо маш сонирхолтой бөгөөд бас тэр бүр нэг ярилцаад байгаагүй сэдвэр өнөөдөр ярилцгаар болсон байгаа. Тэгээ та бүхэн ярилцах сэдв бол одоо бие хүний параноид эмгэг гэж юу вэ? Ямар шалтгаанаар үүсдэг вэ? Ямар эрсдэлтэй хэрхэн яаж бас эмчилгээ засал хийдэг юм бол энэ талаар бас ингээд мэдээлэл зөвлөгөө хүргэх юм. Үүнээс өмнө та ер нь бие хүний эмгэг гэж юу хэлж гин вэ гэдэг ерөнхий тодорхойлтыг нь манай иргэдэд хэлж өгөөч. За. Тэгэхээр бие хүний эмгэг гэдгийг бол ерөнхийд нь их олон ангиллуудаар ингээд авч утсан байдгийг. Олон янзын бие хүний эмгэгүүд байдаг. Тэгэхээр бие хүний эмгэгүүдийг яг одоо ингээд үндсэн нийтлэг шинжүүдийг л одоо 4-5 шинж тэмдэг байна л да. Тэгэхээр нэгдүгээрт нь болохоор тэр хүний зан төлөвийг тодорхойлдог олон зүйлсийн нэг биш хит тэр чигээрээ бүтнээрээ шинж тэмдгүүд нэг тийм одоо харагдчихдаг бие хүний эмгэгтэй хүмүүс. Дараагийн нэг шинж тэмдэг нь болохоор тэр бие хүний тэр нэг одоо нэг арай онцгой тэр одоо эмгэг байдал нь маш их тийм тогтвортойгоор хуурч өөрчлөгдөхгүй насан туршдаа хадгалагдчихэдэг юм өвөрмөц. За 3 дахь нэг шинж тэмдэг бол бие хүний эмгэгтэй хүмүүс бол нийгэмтэйгээ тасан зохицох чадвар маш муу байдаг. Муу. Аха. Тийм болохоор яадгүй хэрэг нийгэмтэйгээ тасан зохицох чадвар болохоор нийгмийг аюух тийм одоо зовоож, бужигнуулж ийм байдалтай байдаг. Бие хүний эмэгтэй хүнтэй бол нийгэм өөрөө тасан зохицоход маш хэцүү. Тэр хамт олон дотор байлаа гэдээ бол одоо хамт олныг дандаа юм бужигнуулж идэг. Ийм одоо тасан зохицох чадвар их муутай байдаг. Тэгээ бие хүний эмгэгүүдийг ингээд нарийн судлаад энэ хөө одоо яг бие хүний эмэгтэй байна уугүй юу гэдгийг ингээд нарийн судлаад ингээ аваад үзгээд одоо нарийн судалгааг нэг хүн дээр хийж үзье гэж боддог тийм. Тэгэх юм бол тэр одоо шинж тэмдэг бол бүр их тийм бага насандаа ганц нэг шинж тэмдгүүд нь анхны шинж тэмдгүүдтэй бол илэрчээсэн байдаг. Тэнийг бол хүмүүс мэдэхгүй. Тэгээд ийм одоо арай нэг өвөрмөцтэй одоо эмгэгтэй хүн болол хуурчиж байгаа байхгүй. Бидний дундаа л одоо байж л байдаг ахна шүү дээ. Зүгээр жоохон одоо юу гэдэг чинь те өөр хүн юмаа гэдэг тодорхойлт хүмүүст бол төрөөд явж байдаг. Яг эмгэгтэй гэдгийг нь бид сайн мэддэг. Ер нь бол жоохон авир харин шмуутаагүй юм да гэсэн байдалтай л хүмүүс харна уу гэж тэрийг бол яг ингээд нэг тийм эмгэг байдалтай юм шүү гэдэг нэг бол нэг тийм нарийн одоо ажиглахдаггүй зүгээр л бидний нийгэм дотор явж идэх байхгүй. Ийм одоо үндсэн нийтлэг шинж тэмдгүүд байдаг. Бие хүний эмгэгчийг олон янз гэдэг шүү дээ. Жишээлх юм бол нийгэмтэйгээ зөрчилддөг бие хүний эмгэг гэж болно. Стероид буюу одоо нэг тийм жүжиглсэн маягийн тийм ч юм уу эсвэл одоо бүр одоо зарим нь бол одоо бүр тийм одоо бүр ингээд номоо ингээд гонхилсан одоо дандаа өөрийнхөө сэтгцийг ингээд нэг тийм стенид буюу ядаргаанд оруулж идэг гих мэтлэн ингээд маш олон янзын бие хүний юм гэдэг. Тэгэхээр өнөөдөр би бол ганцхан нэг ярьсан. Тэгэхээр тэр нь бол параноид бие хүний параноид эмгэг гэдэг. Энэ эмгэгийн тодорхойлолтыг хэлж өгөөч. Ямар одоо тэр бусад эмгэгүүдээс юугаараа ялгаатай? Параноид эмгэг гэдэг бол ерөөсөө тийм одоо нийгэм дотор айгүйх тийм заргалдаад байдаг, сөргөлдөөд байдаг тийм л эмгэг байхгүй. Зарагч хүмүүс үг тийм. Монголчууд юу гэхээр нэг тийм зарагч наач их заргаа дандаа нэг авчдаг л хүндээ гэдэг. Тэгэхээр энэ бол бие хүний одоо тийм параноид дандаа нэг мөрдөж, сэрдэж, сэжиглж идэг. Тэгээ нийгмийг гэдэг бужигнуулаад ийм эмгэгийг бол параноид эмгэг гэдэг аахгүй. Тийм. Хүн амын дундах тархалт гэдэг юм уу те? Ер нь бие хүний эмгэг өөрөө хэр одоо түгээмэл тохиолддог эмгэг юм бол за тэр дундаас одоо та бидний ярилцж байгаа энэ параноид төрлийн эмгэг гэхэд те жишээлбэл ер нь ойролцоогоор хичнээн хувийг эзэлдэг бол энэ төрлийн ер нь тодорхой судалгаа байдгүй. Яг Монгол улсад бол яг ингээд бие хүний эмгэгийг судлаад яаж гсэн тийм тоо баримт нь бол бага байна. Ер нь дэлхийн нийтээр бие хүний эмгэг
хүн амын дунд хэр зэрэг байт юм бэ бол 3.2% хавцаа. Тэгээ нэг дээдл нь 4.4 л гэсэн тоол байт юм байна. Тэг сүүлийн үеийн дадаануудаас шүү дээ. Тэгээд яг эрэгтэй хүмүүс илүү эмэгтэйчүүдээс илүү одоо бие хүний эмгэгтэй байд юм байна гэсэн тийм судалгаанууд бол байдаг. Параноид эмгэг хардаж, сэрдэж те таны хэлдгээр нөгөө заргалддаг төрлийн шинж чанартай гэж шүү дээ. Ер нь энэ бие хүний энэ эмгэхийн шалтгаан нь юу юм бэ? Яагаад ийм эмгэгтэй болчдөг юм бэ? Төрөлхийн зан чанар юм уу? Амьдралын үйл явцад бий болоод байгаа юм уу? Яадаг юм бол тэгэхээр бие хүний эмгэг төлөв. Ер нь хүний авир аршин төлөвшөх гэдэг бол бүр бага насаас эхэлнэ шүү дээ. Хүүхэд одоо ямар орчинд өссөн те хэр зэрэг одоо орчинд өссөн бэ гэр те тэр хүмүүжлтэй маш их холбоотой. Одоо эцэг их нь архитар суудаг, гэрүүл суудаг хийдэг те одоо тийм босромог юмнууд хийдэг айлын хүүхдэд бол бие хүний эмгэгтэй болоод урьдчиж байгаа юм. Зүгээр яг бас удмын байж болно. Жишээлбэл одоо монголчуудын нэг яриад штэ удамын сайн судалж суу те удам сайтай айл шүү гэж яриад байдаг ш. Тэгэхээр удам шиг эцэг их нь одоо угаасаа тийм заргаж гэрүүлж те одоо тийм нийгэм тагадаас нь зохицож чадваргүй ийм хүмүүсийн хүүхдүүд бас өвдөх одоо бие хүний эмгэгээр одоо тэ болох магадлал бас өндөр. Тэгээд дээрэс нь тэр хүний хүүхдийн хүмүүжсэн орчин, өссөн орчин маш их нөлөөлнө. Ирээдүйн бие хүний одоо тийм эмгэгтэй хүнл төрүүлээд байгаа байхгүй. Босромог нь одоо юм дотор өсөж өндийсэн хүмүүжсэн хүүхд бол яг л бие хүний дасан зохицох чадваргүй, нийгэм хамт олонтойгоо дасан зохицох чадваргүй, бие авч явах чадваргүй, өөрийн хэрэг зүтгэдэг ийм хүн болоод төрж байгаа байхгүй. За одоо жишээлбэл юу гэдэг чинь магадгүй аав ээж нь гэр бүлийнхэн хүмүүс бас энэ төрлийн зан чанартай байлаа. Гэхдээ тэр өөр орчинд тэр хүүхэд өсөж байж байгаа бол энэ зан чанар ирээдүйд илэрхтэй би хүн болж төлөвсөний дараа одоо сэтрэх гэх юм уу тийм одоо хувь тохиолдол нь хичнээн нэг эзлэх үү? Амьдралын орчин нөхцөл байдал нь илүү их нөлөөлөд байна уу? Тэр нөгөө гений мэдээлэл эцэг их ингээд таны хэлдгээр удамшил нь илүү нөлөөлөд байна уу? Бие хүний эмгэг. Тэгэхээр ер нь бол бие хүний параноид эмгэг бол арай өвөрмөц эмгэг гэж хэлсэн нэгдүгээрт бол тэр хүмүүс бие хүний параноид эмгэгтэй хүмүүс одоо голдуу ямар шинж тэмдэг голдуу их ажиглагдах вэ гэх юм бол за нэгдүгээрт бол маш их тийм одоо орчин тоглолтоос зогсож чадраг үйдэг хэлсэн идэлх шинж. Дээрээс нь параноид эмгэгтэй хүн бол маш их тийм заргаж хэрүүлж за тэгэл одоо их тийм үнэнч биш шудраг биш ч амин хувийн хичээсэн шуналтай ч юм уу за тэгээд нэг жоохон юмыг аягүй өөртөө байгаа юмнуудыг аягүй тийм дүүйлгдэг. Одоо тэр хүн энгийн зүгээр нэг одоо нэг авьяастай ч юм уу байж болоод тэрийг хит их дүүйлгдэг өөрийгөө хит их үнэлж бусдад харуулах гэсэн ийм хүмүүс байдаг байхгүй. Тэгээд тэр байдал нь хэрвээ одоо биелэхгүй ч юм уу байх юм бол одоо ямар нэгэн зөрчилдөөнд орлоо, бодлоонд орлоо харилцааны ч юм уу ямар бодлоо үүслэе гэж бодоход тэрний яадаг үгээр одоо сэтрэх нэ штэ. Сэдрээд тэр үедээ болохоор одоо жоохон юмыг маш их тийм одоо тийм дөвийлгдэг тэр үгээрээ ингээд цаашаа яваад хөөцөлдөөд заргалдаад одоо тэр ингээд тэрийг өөрийнхөө л одоо тэр бодол санааг л одоо аль болохоор гаргахын тулд бол өөрөхгүй тэмцэл хийж явдаг. Тэрийг бол хэдэн сар жилээр ч одоо хийхээс одоо боцохгүй. За тэгээд тэр одоо жижигхэн хүнд нэг ажиглагдсан биш жижигхэн зөрчил бодлоо үүслээ ямар нэг юм дээр тэр хүн нэг буруу байлаа гэдэг яг өөрийнхөө л зүтгэл яваал. За тэгэл хаал одоо хүрх газараараа яваал одоо бүр багаас нь эхлээ байгуулад өргөдөл гомдлоо бичин заргаа өргөдөл гомдлоо бичээд тэгээ бүр шатаар агсараад хамгийн сүүлд хүний эрхээ ороод одоо бүр дэлхийн одоо хүний эрхийг байгуулах хандах ч юм уу гих мэтлэгээр маш их тийм тогтвортойгоор тэр байдал нь хадгалагдаад байдаг. Тэгэхээр тэрнийхээ төлөө маш тууштай тэмцдэг. Тэгээд тэр одоо нэг жижигхэн юмны төлөө маргаа үүссэн ч юм уу тэр хүний тэр нэг тийм үйл ойшоосон тэр нэг тийм үйл одоо нэг тийм чухал зүйл биш юмны төлөө тэмцэл хийгээд шүү За тэгээд тэр хүсэл мөрөөдөл тэр хүний одоо тэр нь биелэхгүй байлаа гэж бодох юм бол тэрний хөдөлгөөн ингэ яваад идэг гэж тэг маш их тийм өшөрхөг хонцорхог нийгэмдээ эргээд тэгээ одоо тэрийг юу гэж бодох вэ намайг одоо хохиросон ч гэдэг юм уу би их одоо ингэ хохирсон хүн
одоо намайг одоо ингээ гомдоосон, хогроосон одоо бүхэл юмараа одоо хүний эрх хэрэгчлөө нь хаагдсан ч гэдэг үү те. Тэгээд жоохон юмыг л дүүлгээл цаашаа ингээл яваал эцсийн хүртэл өг шонцон санагдал. А тэгээ эргээд тэр хизээний цаг тэр хүн одоо ямар нэгэн байдлаар ингээ явсаар хагаад одоо тэгээ өөрийнхөө хүссэндээ бүрх юм бол сэтгэл нь хааж өгдөг. Ийм одоо айгүй хэцүү. Тэгэхээр аюултай үйлдэл хийх эрсдэлтэй юу? Тий, ер нь бол их л одоо нийгмийг бужигнуулдаг л хэлбэр. Тий. Тэрнтэй гол нь бурууч байж буруу тэр хүний буруу байсан ч өөрөөр хэлбэл тэр хүндээ ийм одоо жижигхэн юм дээр үсэ тасан цогцож чаддаггүй. Тэгээ тэрийгээ цааш нь төвлөрөл үнэлээл. За чи өөрийнхөө хувьд энэ хүн бол өөрийгөө ингээд те маш өндрөөр үнэлдэг юм байна. Бүх ингээд өөрийнхөө хувьд бол тэр хүн маш тууштай явж гин. Нэг ингээд харахаар одоо тий сайн зан чанар юм шиг харагдаад байгаа байхгүй давуу талч юм шиг. Одоо бусад хүмүүст байдгүй одоо зан чанарууд харагдаад штэ. Гэтэл өөрт нь сөргөөр бас яаж нөлөөлөх вэ? Энэ одоо эмгэхийн зан чанар тий. Тэгэхээр эн чинь альва одоо нийгэм ч юм бол бие биентэйгээ тасан зохицож ажил төрлөө явагдаж штэ тий. Гэтэл энэ хүн бол зөвхөн өөрийнхөө зүтгэл өөрийнхөө яваал тэгэл тойлт нь хүртэл яваал гэдэг ийм л зан чанар байхгүй. Параноид юм. Айгуу тийм нийгмийг одоо сэжиглсэн байдалтай харах. Тэр хүн өөрөө энийг ухамсарлахгүй ойлгохгүй. Тийм тэгэхээр өөрт нь зүгээр байгаа юм шүү. Өөртөө бол яг тэр чинь өөрийг нь зөв гэж л бодоод байгаа хүн чинь өөртөө бол сайгалгаа л да. Бусад хүндээ бол маш хортой байхгүй юу? Нийгэмд ялангуяа нийгмийг ингэ донслогодог. Ер нь эмгэг төрхтэй хүний хажууд байгаа хүмүүс маш их одоо зовж идэг. Тэр хүнээс илүүтэйгээр эргэн тойрны хүмүүс хажууд нь байгаа хүмүүс нь зовж шаналж одоо тэрнтэй тасан зогцох гэдэг маш хэцүү байгаа байхгүй. Тэгээ яг уу гэхээр одоо гээд энэ хүн хизээ зүгээр болох юм гэхээр баг зэргийн нэгжлийн байдалд орж болно. За одоо тухайлбал одоо өөрт нь одоо таатай орчин бүрдээд тий тэр хүн одоо тэр одоо сэтгэлийн хөдөлгөөг одоо сөрөг юмнууд нь баг тий одоо өөрт нэг таатай байх юм бол экско хугацаанд бол тасан зогцоод тэндээ ингээд тааламжтай буюу нэгжлийн хувьд байж болно. Тэнгүүд юугаар сэдэгдэж гарах вэ гэрээ одоо архитаарс уух ч юм уу тий одоо хүний амьдралд ч өчнөн олон стрессүүд орж ирнэ шүү дээ. Тэрийг ч юм тэрийг даван туулгаж чадвар ч юм уу тий маш муутай. За тэгээд одоо тархины гэмтэл авах ч юм уу тий ийм хүмүүс маань яг сэдэгдэж болцсохгүй. Тэр үедээ бол нөгөө одоо авиран шим бол нөгөө л хуучин байдалтай ороод одоо нөгөө заргаа хийгээл тий одоо бусдыгаа буруутгаал сэжиглээл тий ингээд цаашаа яваад декомпенсац буюу одоо нэгжлийн одоо алдагдах шинж илэрч болно. Үе үе хөдөлн үе үе арай гайгүй байдаг. Гэр бүл зохиолоо. Гэр бүлийн харилцаанд хосын харилцаан дээр ямар байдлаар гэр бүлийн хувьд ч гэсэн хэцүү яг тийм сүн. Хардах уу? Хардна, сэрдэн, буруутгам тий. Тэгээд ер нь өөрөөрөө л биел чадaltaй хүн миний л хийсэн юм зөв дээ. Тэгэл дандаа бусдыг үгүйсгсэн ийм л шинж ахгүй юу? Дандаа бусдыг үгүй. Ажиллах хөдөлмөрлөх чадвар бол хэвэн гэсэн. Ажиллах хөдөлмөрлөх чадвар бол хэвэн шүү дээ. Ажлыг хийгээд явна шүү дээ. Даанч тэр хүний хажууд тасан зогцоод байгаа хүмүүс бол хэцүү зовлонтой байдаг. Зарим одоо кейсүүд зөндөө идэг л дээ ингээд зарг хийгээд дэшээ яваа тий. Одоо жишээлбэл нэг тэр хүн одоо нэг бүтээл зүгээр л нэг ердийн л нэг юм санаачлаад хийчлээ гэж бодъё тий. Тэр нь бол тийм ч одоо ач холбогдолтой биш байлгүй. Тэрэн дээр хит үнэлээ тий. Миний хийсэн юм бол одоо тийм бүтээл болох хэвээр одоо жилдэг байх хэвээр тийм одоо патентийг авах хэвээр тийм одоо өргөмжлийг авах хэвээр тийм шагнал авах хэвээр гэдэг ингээд тэрийг бүр хит үнэлээ л дэшээ яваад байгаа. Тэр нь бол ингээд үзэхэд бол тийм ч нэг ач холбогдолтой биш. Гэхдээ тэр хүн бол яг өөрөө оролцсон. Тэгээд оролцоо чинь таныг бол тийм ч одоо сүртэй биш байна гэх юм бол тэрийг сөрөөл яваад идэг. Бусад хүмүүс ингээд тайлбарлаад хэлэхээр яаж хүлээж авах вэ? Ойлгож чадаагүй. Юусе хүлээж авах чадвар маш бага. Өөрөөр зүтгэдэг. Тэгээ эн чин дотроо бас бүр яадар хүнд хэлбэр гэж байх уу? Яадарны психот гэж бас байдаг байхгүй. Яадарны бүр их хортой хэлбэр дээ. Тэр нь бол маш хэцүү. Хүмүүстэй тасан цогцох чадвар айгүй муутай. Тэгэл ерөөсө орилол хашгаал өөрөөр зүтгээл тий. Заргалдаал, оргалдаал бусдыг үгүйсгээл ингээл яваад байдаг байхгүй. Тэгэхээр найз нөхдийн хүрээлэл байхгүй. Найз нөхдийн хүрээлэл бол яг үнтэй тохирохгүй. Тохирох таарамж бол муутай. Найз хүрээлэл мэдээж багтай. Тийм л байна л да. Бага наснд нь энийг ер нь мэдэх боломжтой юу? Яг ер нь яаж уншилдаг юм бол? Онцлохыг бол ерөнхийдөө яг сэтгцэн эмчнэр л оншилж байна л да тий.
Тэгээ би хүний эмгэгийг бол яг нарийн судлаад энэ хүн яг ямар орчинд өссөн, багтаа одоо тий